нөгөө намынхаа гаргасан шийдвэр дотоод асуудлаар улс төрийн намын бүлэг хуралдаас шийдвэр гаргаад авах бол зохимжгүй гэж үзэж байна. Танай нам одоо тухайлбал бас яг энэ даргын асуудал гэдэг юм уу те энэтэй холбоотой бас олон зовлон төрж ирсэн шүү дээ. Тэгэхээр одоо болж байгаа процесс дээр шууд одоо ингээд ийм дүнэлт өгсөн юм шиг мэдэгдэл бол уншсан тэгж харагдсан л да. Тэгэхээр улс төрийн зөвлөлөөс бол улс төрийн зөвлөлөөс шаардлага бүлгэр өгсөн бүлгээс албан ёсоор огт шийдвэр гараагүй. Тэгэхээр энэ улс төрийн зөвлөлийн мэдэгдлийг манай намын дарга уншсан байна лээ. Тэгэхээр бүлгийг төлөөж хийсэн мэдэгдэл огт биш. Нэгдүгээрт, хоёрдугаарт ер нь энэ арчилсан намтай холбоотой асуудал, даргатай холбоотой, бүртгэлтэй, гэрчилгээтэй, тамгатай холбоотой асуудал үүссэн шүү дээ. Тэгээд арчилсан нам бол одоо олон мянган гишүүдийнхээ тэр одоо хамтаар энэ зовлонг бол үүссэн. Энийг би тухайн үед хууль шүүх цагдаа дэрэнж явж л байсан бүх үйл ажиллагаанд нь оролцсон байсан. Энэ бол хүсгээр юм биш ээ. Тийм учраас Монголын улс төрийн одоо үндсэн хоёр хүчин арчилсан нам, ардын нам аль алиных нь үйл ажиллагаа доктортой байх хэрэгтэй. Тийм ч учраас одоо тухайлбал миний би энэ ардын намын баг хурлын шийдвэр явагдсны дараагаар улсын хурлын дарга амар ясгаланд баяр хүргэсэн. Монголын өнөөдөр ирэх барьж байгаа улс төрийн хүчний дараагаар сонгогдно гэдэг бол тэр ирэх барьж байгаа улс төрийн хүчний хуралд оролцож байгаа гишүүд тэр хүмүүсийн бүрийн эрхийн асуудал. Хүмүүс яг тэр нөгөө дээч шүүх энэ төр гэж ярьж байгаа шиг байна. Ер нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Манай нам дээр Монгол улсын дээч шүүх маш олон удаа чагт цаа тавьж ирсэн. Тэр үед бол бид нар нэг л зарчим хэлж ирсэн. Би бол одоо тэрэндээ ч үнэнч байгаа. Улс төрийн намын даргыг улсын дээч шүүх шийддэг юм аа. Улс төрийн намын даргыг гишүүд нь шийддэг юм. Тэнд зөвхөн бүртгэл явагддаг. Хүн нэг машин худалдаж яваад нэр дээр шилжүүлэхэд усын бүртгэл бүртгүүлдэг, байр худалдаж явахад бүртгүүлдэг. Тэр шиг тэнд бол захиргааны үйл ажиллагаа бүртгэлэл явагддаг. Ийм учраас ер нь миний хувийн байр суурь бол улсын хурлын гишүүнүүд барьж байгаа баримталж байгаа байр суурь бол энэ Монголын улс төрийн том хүчин өнөөдөр ирэх барьж байгаа нам доктортой байгаас. Яг л энэ одоо шууд улс төрд нөлөөлж байна. Одоо тэгээд энэ засгийн газар нь байх юм уу байхгүй юм. Одоо цаашаа үйл ажиллагаа явуулах юм уу явуулахгүй юм. Өнөөдөр байнгын орооны хуралдаан дээр ороод сайдаас нь асуулт асуу ихэд сайд нь байхгүй жишээ. Одоо энэ чигээр удах юм бол энэ төрийн ажил чинь унаа шүү дээ. Эргээд ард түмний амьдралд муугар нөлөөлөх учраас ардын нам дотроо эв зүйтэй байгаасаа гэдэг ийм бодлоо. Монголын намыг намын даргыг одоо яг энэ дээр өчигдөр гарсан мэдээлэл дээр бол мэдээж гин буруу тогтоогдоогүй байхад улсын хурлын одоо үйл ажиллагааг удирдахад ёс зүйн одоо хэмжүүр болохгүй гэдэг зүйлийг ярьж байна. Энэ ер нь хэр зүйл. Би бол нэг юм аргумент хэлсэн хурал дээр. Тэрийг энэ давтаад хэлээ. Нууц зөвлөж учраас. Өнөөдөр энэ яригадаад байгаа асуудлын талаар 2 жил гараа ярьж байгаа. Одоо тэр нүүрс гэдэг юм уу, бортек гэдэг юм уу. Гэхдээ энэ асуудал яригдчих бүгдээр гар өргөл улсын хурлын дарга гэж сонгож л байсан шүү дээ. Бид бол энийг гарцаагүй шалгуулах ёстой. Энэ бол байр суурь бол би хатуу ба. Энэ бол гарцаагүй нэг талдаа гарах ёстой. Үнэхээр ийм асуудал байгаа бол тэр хүн хариуцлагуулах ёстой, шалгуулах ёстой. Тэгэхдээ өнөөдөр ингээд улс төрийн хүчин нэн ялангуяа өрсөлдөгч улс төрийн хүчин асуудлаа дотроо шийдэж яхад бид нар оролцох зохимжгүй их сатуу байр суурь. Тэгэхээр Монгол Ардын намын даргаыг албан ёсоор болсны дараа одоо төсөө хэлзээ. Энэ төсөө эргүүлэн татах ёстой гэдэг юм уу? Ийм байр суурийг илэрхийлж байгаа нь хэр зарчмын зөв зүйтэй асуудлын төсвийг бол 11 сарын 15 гэхэд одоо батлах ийм хуулийн хугацаатай байгаа шүү дээ. Тэгэхэд одоо ийм бойкот хийж байгаа нь хэр зөв? Гэхдээ төсөвтэй холбоотой асуудал бол энэ ардын намын хоорондын дарга зэрэгтэй ямар ч холбоогүй шүү дээ. Төсөвдөр жишээлбэл би бас шаардлага тавьж байгаа. Энэ бол нөгөө одоо нэг сануулъя л да. Одоо ингээд та бүхэн өдний ингээд ордны коридорд ярилцлага авч ирсэн. Манай жавхлан сайд асуултанд хариулж ирсэн шүү дээ. Манай ерөнхийлөгчийн төсөв алдагдaltaй байна, алдагдaltaгүй болгоё хориг тавиад манай жавхлан сайдаас асуусан. Манай жавхлан сайд хариулсан шүү дээ. Та энэ хоригийг яаж хүлээж авч ингэж бид баяртайгаар хүлээж авч ийн гэж хэлсэн дээ. Энэ саяхан шүү дээ. Хэдэн сар юу. Одоо тэгээд жишээлбэл алдагдaltaй төсөв барьсан. За дээрэс нь одоо энэ хөрөнгө оруулалттай холбоотой асуудлууд, улс орны нэг ялангуяа энэ эрүүл мэнд боловсролтой холбоотой асуудлууд огт шийдэгдээгүй нэг шүүмжлээд байгаа шүү дээ. Энэ талаасаа бол энэ төсвөө татах хэрэгтэй, дахин сайжруулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаас биш энэ ардын намын дотоод асуудал энэ төсөвт бол нөлөөлж байгаа зүйл байхгүй. Ийм л. Хууль зүйн сайд байсан хүний хувьд энэ инх баяр сайдын одоо гишүүний мэдээлэл дээр бол ямар байр суурьтай байна. Одоо ингээд хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа олж авсан мэдээлэл ч гэдэг юм уу цацах. Эсвэл нөгөө талаар харах юм бол яг тодорхой баримтлахаагүй ярьж байгаа зүйл харагдаж байна. Ер нь хувь нэг одоо ийм л асуудал байна. За тухайлах юм бол хууль зүйн сайд аливаа нэг асуудлын талаар хууль зүйн сайд болон хууль зүйн сайд хийж байсан хүмүүс илэрхийлж болох уу гэдэг асуулт нар би болно гэж бүрэн дүүрэн хэлнэ. Яагаад гэвэл энэ нөгөө хэргийн
одоо гиз дотор гэж ярьдаг. Хэргийн деталь тэр дунд нууцлах ёстой зүйл мөрдөн бацаалтын нууцлалт хамрагснаас бус зүйлийг ер нь хууль зүйн сайд хүн би ярьж явах ёстой л гэж боддог. Нийгмийг бухимдуулаад байгаа гэмт хэрэг гарч ирэх тэрний эсрэг ямар бодлого баримталж байгаа, яа тэмцэж байгаа юм. Одоо энэ нэг ялангуяа сүүлийн үед гараад байгаа энэ нэг улс төрд нөлөө бүхий гэдэг юм уу, мөнгөтэй гэдэг юм уу, нөхдүүдийн хохирогч болоод байгаа зүйлийн талаар гэдэг ч юм уу, би бол ярих ёстой л гэж боддог. Иймэрхүү зүйлүүдийн талаар. Тэр энэхүү гишүүний ярьсан зүйлүүдийг бол заавал шалгаж, мухарлаж тогтоох ёстой. Энэхүү гишүүн бол тэрийг санаанаасаа зохиогоод яриаг нь л ойлгомжтой. Тодорхой бодит баримт факт байгаа учраас ингэж ярьж иж таарна. Тэгэхээр энэ зүйлүүдийг тогтоох ёстой. Бид бол тэрнийг тогтоодог цэгтэй л байх ёстой. За энэ бол үнэн болох нь тогтооглоо эсвэл худал боллоо гэдэг ингэж эцэлж шийдвэрлэхгүйгээр нэг асуудлаас нөгөө асуудлын оронд нэг хүн юм ярингууд. Одоо би ч гэсэн нэг жилийн ажиллаж байсан хугацааныхаа талаар ч юм ингээд юм ярил шүү дээ. Гэтэл тэр маань өөрөө баримтд нотлогдох байх ёстой учраас өнөөдрийн ардын намын хооронд болж байгаа энэ үйл явцаас бид нэг зүйлийг цаашдаа шаардна гэж бодож байгаа. Энэ ярьсан зүйлүүд яаж мухарлсан юм бэ? Тэр Бортектэй холбоотой асуудал, админерал тэр компанитай холбоотой асуудал. Тэр авилцаа тэмцэх газрынхныг бөөнд нь хэрэг үүсгүүлэхээр 20 байцааг цуглуулсан гэдэг асуудал. Бүгд тогтоох ёстой шүү дээ. Ингээд нэг улс төрийн өрсөлдөөнд оронгуудаа ийм зүйлүүдээр ингээд нэг ийм бусдын анхаарлыг татах гэж байгаа гэдэг юм уу? Санаа бодлого эргүүлэх гэж байгаа юм оролдочоо дараа нь зөв зүгээр хаяа явдаг. Ингэж ерөөсөө болохгүй. Ингүүл хизээч удрах ёстой тогтохгүй. За ийм барьсан. Газрыг одоо хин нэг хүн өдөртөө дэж идэх юм шиг юм яриад байна шүү дээ. Хин ч өдөртөө байгаагаа хийхгүй байна шүү дээ. Улсын хурлын дарга шууд гэж хэлсэн шүү дээ. Ингээд хэрэг үүсгүүлж бөөнд нь ингээд гишүүдийн талаар гэдэг ч юм ингээд хэлсэн. Гэхдээ тэгээд энэ хин нэгнийх нь зүг байх ёстой шүү дээ. Үнэн хоёр талд байна гэж байхгүй шүү. Ер нь улс төрийн зодоодоо энэ хууль шүүхийн байгууллагыг хамруулж гэдэг юм уу, хамаатуулж ингэж нөгөө хэрүүл тэмцэл өдөөх нь ер нь цаашдаа нийгэмд ямар хор уршигтай юм бэ? Одоо ч хүртэл одоо иргэд бол хууль шүүхийн байгууллагатай итгэл сул аваад байгаа шүү дээ. Гэтэл одоо энэ төрийн өндөрлгүүд би бол одоо нэг зүйлийг байнга хэлдэг. Монгол улсад шүүх хуулийн байгууллагууд маш шударга ажиллаж байгаа хэсгүүд байгаа гэж би байнга хэлдэг. Орон нутагт тийм үү? Эгэл жирийн одоо гэдэг юм уу хүмүүсийн хэргийг шийдэхдээ, маргааныг шийдэхдээ хэргийг таслахтаа шүүх дээд зэргийн шударга ажилладаг. Хуулийн байгууллагууд дээд зэргийн шударга ажилладаг. Хаана очиод хүмүүсийн гомдол эхэлдэг вэ гэхээр нөгөө мөнгөтэй, төгрөгтэй, эрх мэдэлтэй хүмүүс төр очиод дандаа юм шүүмжил гардаг байхгүй. Тийм учраас энэ нэн ялангуяа хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаа улс төрд нөлөөлж болохгүй. Энэ бол зарчим. Энэ өөрөө дарангуулагч төрөх үндэс болдог. Энэ эсвэл хин нэг улс төрийн хүч нь хэд давуу болдог. Өрсөлдөгчдөө юм улс төрийн аргаар бус зөв шударга өрсөлдөөний аргаар биш, үйл хэрэгээрээ биш, өрсөлдөгчдөө ингэж хууль шүүхийн замаар нугалж авдаг ийм зүйлийг хөтэлдэг учраас ийм оролцоо олгогт байх ёсгүй л гэсэн юм.